Хувь зүйн мэдээллийн соём хөтөлбөр. Сонсогчтой энэ өдрийн мэнд хүргэе. Соём нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр энэ удаад бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж үйлчилгээ сэдвийн хүрээнд ярилцсан. За манай нэвтрүүлэгт хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын мэрэгжилтэн даваа арагчаа, пүрэв арагчаа, Баянгол дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэрэгжилтийн Янжманаар оролцож байна. Тэгэхээр сонсогтой хүн 30-50 22 дугаарын утсаар одоо бидэнтэй ярилцаж манай зочдоос өлгөө мэдээлэл авах боломжтой. За зочдтой энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдрийн байдлаар хэдэн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд төрөөс ямар одоо халамж үйлчилгээ үзүүлж байна, энэ асуултаас ярилцлага эхлэе. Пүрэв арагчаа. Тэгэхээр ер нь яг одоо нийгмийн халамжаас одоо хөнгөл тусламж авч байгаа бол нэг 9466 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа юм. За энэ одоо хүүхдүүд бол төрөөс бол одоо нийгмийн халамжийн тухай хуульд, за хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай, эрхийн тухай хууль гэж байгаа. Энэ хуульд заасан бол үйлчлэгчдийг одоо төрөөс үзүүлээд явдаг. За ер нь тойм байдлаар хэлэх юм бол ерөнхийд нь хэлэх юм бол за хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол төрөөс мөнгөнд тусламж, асаргааны за мөнгөнд тусламж үзүүлдэг. За протез ортопедийн тусгай хэрэгслийг бол төрөөс одоо санхүүжилтийн жилд одоо 2 жилд нэг удаа бол төрөөс 100% болгодог байгаа. За мөн одоо бусад одоо нийгмийн халамжийн тухай хууль заасан энэ олон нийтийн оролцсон халамжийн үйлчилгээ, за төрөлцсөн асрамжийн үйлчилгээ бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ингээ хамрагдаад явдаг байгаа. За өнөөдрийн яг 2019 оны одоо 4 сарын байдлаар бол 311 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бол түлшний хөнгөлт болгосон байна. За 112 хүүхдэд бол протез ортопед тусгай хэрэгслээ олгосон байна. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бас жилд нэг удаа 200 сая төгрөгийн унааны хөнгөлт үзүүлдэг. За энэ хөнгөлтөнд бол одоо нийтдээ бас 20 хэдэн хүүхэд хамрагдсан байна. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд одоо олимпик дэлхийн наадамд оролцохоор амжилттай оролцох юм бол бас төрөөс бас шагнал урамшуул өгдөг. Энэ заалтын өрөөнд бол нэг хүүхдэд бол бас 1 сая төгрөгийн урамшуул олгосон байна. За нийтдээ бол одоо эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр бол эмчилгээ сувилгаа зайлшгүй шаардлагатай тодорхойлогдсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд түүний асран хамгаалагчийг одоо хамгаалж аршаан сувилийн үний хөнгөлт замын зардал гэж болгодог байгаа. За энэ заалтын хүрээнд бол 738 хүүхдэд бол одоо 254 тэрбум төгрөгийн хөнгөлт болгоод байгаа юм байна. За дүүргийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд яаж хурц ажиллаж байна? За ерөнхийдөө бол Баянгол дүүрэгт өнөөгийн байдлаар 740-од хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бол байгаа гэсэн тооцол байгаа. Эдгээр хүүхдүүд бас маань одоо яг байнгын асаргаанд байдаг. Буюу нөгөө өвчин гэмтлийн жагсаалтын шалгуурын дагуу одоо байнгын асаргаатай хүүхэд гэж тодорхойлогдсон 642 хүүхэд одоо манай дүүргийн хэмжээнд бол тэтгэврээ аваад явдаг. Эдгээр хүүхдүүдтэй бол тэтгэмж, хөнгөлт тусламж болон одоо нийгмийн хөгжлийн, эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг бол хүргэж ажиллаж явдаг байгаа. За сонсогчтой хүн 30-тай 22 дугаарын утсаар бидэнтэй ярилцаж манай зочдоос өлгөө мэдээлэл авах боломжтой. За бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж үйлчилгээ сэдвийн хүрээнд ярилцж байгаа. Нэвтрүүлэгт хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын мэрэгжилтэн пүрэв арагчаа, за Баянгол дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэрэгжилтэн Янжманаар оролцож байгаа. Тэгэхээр ер нь одоо дүүрэгт одоо хэдэн хүүхдэд одоо яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ямар одоо чиглэлээр халамж үйлчилгээ үзүүлэх. Одоо тухайлбал одоо унааны хөнгөлт гэхэд хөгжлийн бэрхшээлтэй одоо дүүргийн энэ хүүхдэд яаж олгодгийг за одоо тухайн бүрт нь ингээд тайлбарлаж ярилцъя. За ерөнхийдөө бол би юу яа гэж бодож байна. Хөгжлийн бэрхшээлийг нөгөө тодорхойлж эхлэх
үеэс дүүрэг дээр ямар процесс байдаг вэ гэдэг талаар сонсогчдоо бас танилцуулъя гэж бодож байна. Ер нь бол одоо хүүхэд төрсэн цагаас одоо хөгжлийн хоцрогдол буюу тий одоо ямар нэгэн одоо тийм шинж тэмдэг илэрсэн, өвчин гэмтэл илэрсэн тохиолдолд бол хамгийн ихний ээлжинд бол нарийн мэргэжлийн эмчнэрийн одоо зөвлөлөөр явдаг. Хурлаар ордог эмчт тохирох шатны шатлалын эмнэлгүүдэд үзүүлдэг. Тэгсний дараагаар бол дүүргийн одоо эрүүл мэндийн нэгдлэр дамжуулаад одоо төрөлцсөн нарийн мэргэжлийн баг гэж байдаг. Тэр баг дээр онцлуулад дүүрэг тус бүр дээр хөгжлийн мэргэжлтэй хүүхдийн одоо энэ бэрхшээлийг нь тодорхойлох боловсрал эрүүл мэнд нийгмийн хамгааллын салбар комисс гэдэг комисс ажилладаг. Энэ комиссаар бол хурлаар ороод тухайн хүүхэд маань одоо ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байна гэдгийг бол тодорхойлж гаргадаг байгаа. За тэгээд хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон хүүхдүүдээс бол байнгын асаргаанд байх шаардлагатай хүүхдүүдийг бас одоо тус комисс маань одоо тодорхойлтыг нь гаргаж өгдөг. За энэ дагуу одоо ингээд байнгын асаргаатай хүүхдүүд маань одоо сар болгон 174 мянган төгрөгийн тэтгэмжийн үйлчилгээг бол аваад явдаг байгаа. За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асраад байж байгаа эцэг их асар хамгаалагч харгалзан дэмжигчид бол сар болгон 76 мянган төгрөгийн асаргааны мөнгөнд тэтгэмжийг бас олгодог байгаа. За тэгээд энэ сар бүрийн мөнгөнд тэтгэмжээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль заагдсан протез ортопед туслах хэрэгслүүдийн хөнгөлөлт болоод аршаан сувлын хөнгөлөлт олгож явдаг. Эдгээрийг бол ямар журмаар олгодог вэ гэхээр протез ортопед тусгай хэрэгслийн хөнгөлөлтийг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 3 жилд нэг удаа авна гэсэн одоо журмын дагуу авдаг байгаа хөнгөлөлтийг. Аршаан сувлын хөнгөлөлт бол жилдээ нэг удаа авдаг. Энэ бол тухайн одоо манай ерөнхий газар дээр магадлал итгэмжлэх гэрээ байгуулагдсан. Эдгээр аршаан сувлуудад бол амарсан хүүхдэд сувлуулсан хүүхдэд бол амарсан үнийн дөнгө 100% одоо эргэж олгодог. За мөн хүүхдээ аваад одоо аршаан сувлд явж байгаа эцэг их хэсрээ хамгаалагчд бол 50% нь эргэж олгох ийм жишээ үнийн дөнгө тий үйлдэл болгож явж байгаа. 30-тай 22 дугаарт хүн хандсан сонсогч хандсан байна уу? Сонсъё. Ярилцъя байна уу? Байна уу? Таныг сонсож байна? Байна уу? За, дуудлага амжилтгүй боллоо. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд одоо хүүхдийн одоо хүүхдэд зориулсан шинээр одоо хэрэгжиж байгаа хууль тогтоомж юу байна? Ер нь яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн одоо эрх зүйн харилцааг зохицуулсан бол нийгмийн халамжийн тухай хууль гэж байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль гэдэг байж байгаа. За энэ хуулиудыг одоо хэрэгжүүлэх хүрээнд бол бас дүрм журмууд гардаг байгаа. За хамгийн сүүлд одоо бол шинжлэгдсэн юу гэдэг юм бол сар болгон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мөнгөнд одоо тэтгэмж өгч байгаа. Тэтгэмж 174 мянга. Энэ тэтгэмж 174 мянга бол сая нэмэгдсэн байгаа. 2019 оны 1 сарын 16-ны өдрийн засгийн газрын 27 дугаар тогтоолоор бол ингээд хэд болж 174 мянга болж нэмэгдсэн байгаа. 174 мянга болсон байгаа. Нэмэгдээд за мөн одоо протез ортопед тусгай хэрэгсэл гэд байдгийн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд одоо 2 жилд нэг удаа бол 100% бол энэ протез ортопед тусгай хэрэгсэл протез ортопед тусгай хэрэгслийг 100% төрөөс одоо даадаг байгаа. За энэний хүрээнд бол жил болгон жагсаалтын шинжилгээтэй явдаг. Сая бол ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд протез ортопед нийлүүлэх, үйлчлэгээ үзүүлдэг байгууллагуудын жагсаалтыг бол манайхаас шийдэлж одоо ингээд гаргасан байж байгаа. Ингэснээр одоо илүү одоо хүртээмжтэй болох юм уу эсвэл өгж байгаа хэрэгслүүд нь чанарын хувьд сайжрах юм уу яг яах юм? Ер нь бол мэдээж одоо яагаад бид нар ингээд жагсаалт гаргаад жил болго ингэж жагсаалт гараа шинжилээд байгаа гэхээр бол нэгдүгээрт бол одоо протез ортопедийн бас үн жил болгон бол өөрчлөгдөж идэг. Хоёрд нь гэх юм бол мэдээж бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн протез ортопед тусгай хэрэгсэл гэдэг бол хамгийн чухал юм байдаг. Тухайн хүний одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ аль нэг эрхтнийг оруулдаг учраас бол энэ бол маш одоо чанартай стандартад нийцсэн тийм одоо байгууллагууд бол энэ одоо хэрэгслийг нийлүүлэх ёстой. Тийм учраас бол ингээд жил болго ингээд шинжилгээтэй ингээд явдаг байна. За сонсогч та хүн 30-тай 22 дугаар явцаар бидэнтэй ярилцаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Энэ удаад бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж үйлчилгээ сэдвийн хүрээнд ярилцж байгаа. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сард одоо хүүхдэд олгодог
сард олгодог тэтгэмжийг одоо ямар одоо өөр зүйл юу байна гэж асуусан л да. Өөрөөр хэлбэл одоо хүүхдэд сард олгодог мөнгөнд тэтгэмжээс өөр одоо ямар нийгмийн халамжийн одоо үйлчилгээ байгаа юм бэ? Энэ талаарх мэдээллийг одоо хороонууд бол өгдөг юм байна төдийлөн. Тэгээ энэ одоо хүүхдийн халамжтай холбоотой мэдээллийг ер нь хаанаас авах вэ гэсэн юм нийтлэг асуултыг бас сонсогч ирүүлсэн байна. Ер нь яг одоо хороо болгон дээр бол манай нийгмийн халамжийн одоо мэрэгчлэлтэй ажиллаж байгаа. Яг одоо өдөр тутмын ажилтдаг хүн бол тийм байна. За мөн одоо аймаг дүүргийн хөдөлмөр халамж хүчний газар хэлтсээр бол хөгжлийн бэрхшээл дээрний асуудал хариуцсан одоо мэрэгчлэлтүүд байгаа. За үнэхээр одоо тэр хүмүүс маань шийдвэрлэж чадахгүй бол хөдөлмөр халамж хүчний ерөнхий газрын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байж байгаа. Тэн дээр бас хөгжлийн бэрхшээлтэй хүний одоо асуудал хариуцсан мэрэгчлэлтүүд байгаа. За ер нь бол энэ мэдээллийг бид нар өхийн тулд жил болгон одоо мэдээлэл шинжилсэн боршуурууд хэвлэж гаргаж одоо иргэдэд хүртээдэг. За саяхан манаас нээлттэй хаалганы өдөр болсон. За тэгэхээр ер нь бол утсаар бас хөдөлмөр халамж хүчний ерөнхий газрын бодлоолох утсаар бол бас мэдээлэл авах боломжтой. Бас цахим мэдээлэл бол хөдөлмөр халамж gov.cm гэдэг манай сайт байж байгаа. За нийгмийн халамжийн одоо чиглэлээр зөвлөгөө өгдөг, иргэд шууд холбогддог манай тусгай дугаар бас байна. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сард олгодог тэтгэмжээс өөр ямар хөнгөлт байдаг вэ гэж байна. За тэгэхээр за нэгдүгürt бол энэ 174 мянган төгрөг байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог. За хоёрт нь гэх юм бол хэрвээ одоо тухайн одоо комиссээс тухайн хүүхд бол хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаардлагатай гэж үзэх юм бол сар болгон бол 74 мянган төгрөгийг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асарч хамгаалж байгаа эцгээд өгч байгаа. За унааны зардал гэж бас ярьсан 200 мянган төгрөгийн бол буцлагууд тус хэмжээ бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ унаа зөөхөд одоо олгодог байгаа. За мөн одоо саяын ортой зөртөй тусгай хэрэгсэл жилд 2 жилд нэг удаа бол 100% одоо иргэд төлөвлөгдөөгөөр олгодог. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ одоо сая манай Баянгуулын мэрэгчлэл мэдээлэл аршаан сувлуулах юм бол 100% олгодог. Тэгээ ер нь бол албан жүжигч байгаа. Тухайлбал одоо унааны зардлын хөнгөлтөд эдлэхийн тулд тухайн иргэн ямар бичиг баримт үйлдүүлж хаана хандах вэ? За хэдийн хугацаанд тухайн асуудлыг шийдэж өгдөг юм. Унааны хөнгөлөлтийг болохоор нөгөө сургууль цэцэрлэг болоод одоо коллеж их сургуульд сурж байгаа бол хүүхдүүд маань бол авдаг. 0-18 насны одоо бүх хүүхдүүд бол авч болно. Энэ маань болохоор тухайн сургуультай яг одоо хамрагддаг байх ёстой. Бүрдүүлэх хүчиг баримтын хувьд бол одоо нөгөө ерөнхий тухайн хүний иргэний үнэмлэх төрсний гэрчлэгээс гадна тухайн сургууль цэцэрлэгттэй одоо хамрагддаг гэсэн тодорхойлолтыг бол үндэслэж энэ хөнгөлөлтийг олгодог. Мөн тухайн хүүхд хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг тодорхойлсон салбар комиссийн дүгнэлтийг бол үндэслэж олгодог. Ер нь бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж үйлчилгээний чиглэлээр авах байгаа хөнгөлөлт тусламж эдгээр зүйлсийг бол ерөөсөө оршин суудаг хорооныхоо анхан шатн дээрээ хороо хариуцсан халамжийн мэрэгчлэлтэнтэй бол одоо жагсаалтын дагуу материалыг нь бүрдүүлж өгөөд ерөнхийдөө бол хуулийн хугацаанд одоо иргэний хүсэлтийг шийдвэрлэх хугацаа бол 30 хоног байдаг. Гэхдээ бол унааны хөнгөлөлт эсвэл одоо аршаан сувлын хөнгөлөлт гэх мэт одоо жилдээ нэг удаа хүүхдэд одоо хамрагддаг эдгээр хөнгөлтүүдийг бол аль болох одоо ажлын 3-5 хоногт багтааж буй хүн бас хурдан шуурхаа шийдвэрлэж одоо тухайн сарынхан санхүүжилтээр олох юм ажлуудыг бол зохион байгуулдаг байгаа. За асаргааны мөнгөнд тэтгэмжийг хэрхэн яаж авах вэ? За асаргааны тэтгэмжийн тухайд бол одоо нөгөө миний сая ярьсан тэр салбар комиссар эхний ээлжинд орж байнгын асаргаа шаардлагатай гэдэг бол тодорхойлолттой аавна. Тодорхойлолттой аваад мөн л адилхан одоо оршин суудаг хорооныхоо тэр хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэрэгчлэлтэнд эхний ээлжинд хандаж одоо бүрдүүлэх хүчиг баримтыг нь бүрдүүлж өргөдөл гаргана. Бүрдүүлэх бичиг баримтын хувьд бол иргэдэд хүндрэлтэй бичиг баримт бол байхгүй. Яг нөгөө өөрсдөд нь байдаг иргэний үнэмлэх төрсний гэрчлэгээ тэгээд саяны авсан одоо байнгын асаргааны тодорхойлолт эдгээр зүйлсийг бол бүрдүүлж өгдөг байгаа. Тэгээд байнгын асаргааг шийддэг нэг процесс дээр маань нэг зүйл байдаг нь болохоор хороо тус бүр дээр амжиргаар дэмжих зөвлөл гэж ажилтдаг байгаа. Тэгэхээр энэ байнгын асаргааг бол ганц одоо нэг хорооны халамжийн мэрэгчлэлтэн нэг хилцээ мэрэгчлэлтэн шийддэггүй. Энэ амжиргаар дэмжих зөвлөлгээ 7 хүний бүрэлдэхүүнтэй хороо тус бүр дээр одоо ажилтдаг. Энэ зөвлөлийн хурлаар орж шийдвэрлэдэг. Хурлаар орж шийдвэрлэхийн тулд одоо
энэ зөвлөлийн гишүүд маань эхний ээлжинд гэрээр нь одоо өргөдлийн дагуу явж нөхцөл байдлын үнэлгээ хийдэг. Тухайн хүүхэд яг одоо ямар асаргаа шаардлагатай ч юм уу тий гэр орондоо ямар нөхцөл байдалтай байна уу гэдгийг бол явж одоо нөхцөл байдлын үнэлгээ хийгээд амжиргаа дэмжих зөвлөлийн товлолт хурал дээрээ бол энэ хүүхдийг танилцуулаад хурлын 7 гишүүн ярилцаж одоо тийм байнгын асаргааны шийдвэрийг бол гаргадаг. Тэгээд энэ байнгын асаргаанд орох шаардлагатай хүүхдээ гэдэг дэмжигдсэн тохиолдолд бол дүүрэг дүүргийнхаа халамж үйлчлэгийн хэлэлцүүд дээр бол баримтны хүргэгдэж ирж мөнгө нь олгогддог байгаа. За бид бас соём нэвтрүүлэгт хандаж ирсэн асуултыг өнөөдөр ярилцж байгаа сэдвийн хүрээнд ирсэн асуултыг бас бэлдэж нэвтрүүлэгтээ одоо та бүхнээс асууж байгаа. Тэгэхээр манай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй 1-р анги сурдаг. За ямар халамж үйлчлэгэнд хамрагдах вэ? Юу бүрдүүлэх вэ гэсэн байна. Сая бас хэллээ л дээ юм бол. Гэхдээ нөгөө 1-р ангид сурдаг нөгөө анги твш эсвэл нөгөө нэг тусгай сургуульд хамрагдах ч гэдэг юм уу? Тусдаа өөр юм болов энэ хүний хувьд ийм л асуулт ирүүлсэн байна. Ер нь яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхд бол энгийн сургууль сурах хэрэгтэй. Гэхдээ үнэхээр харааны бэрхшээлтэй те сонсголын бэрхшээлтэй за оюуны одоо нэг оюуны хомсдолтой бол тусгай сургуулиудад сурч байгаа. Бус нь бол ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхд бол энгийн сургууль ингээд сурах явж байгаа. За яг одоо 1-р ангийн хүүхдэд бол мэдээж сая манай мэрэгчлэн сая хэллээ. Унааны мөнгө бол жилд олгож байгаа. За мөн одоо нэг байнгын асаргаа шаардлагатай гэж үзэх юм бол байнгын асаргааныхаа мөнгийг одоо бас олгоно. За одоо тэр дотоодын харшаан сувлэлд амрах те нэг жилдээ нэг удаа амрах. За хүүхдийн цуснд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхд одоо хамрагдах бол 50% нь бол жилдээ одоо хөнгөлдөг. Гэхдээ бол тогтсон тариф байхгүй. Тухайн туслангийн одоо ундаа тариф нь ямар байдгийг тэрнийхэн дагуу хөдөлгөж явдаг. Хүссэн тусланд хамарч болох уу? Ер нь бол хүссэн туслантай. Тэр тусланд Хүүхдийн тусланд. Манай хүүхэд тусгай сургууль сурдаг хөдөөнөөс унааны хөнгөлтөө авах гээд одоо тодорхойлт өгсөн. Тэгээд энгийн сургуульд сурдаг байхдаа натратаар одоо жолоочтой гэрээ хийгээд авдаг гэсэн. Тусгай сургуульд явдаг болохоор өөрөө гэсэн асуусан байна. Ер нь бол тусгай сургуульд байх энгийн сургуульд ямарч ялгаа байхгүй. Бүрдүүлгээр бичигдвэл бүрдүүлэл авах хэрэгтэй. Ер нь яг ямар бичгээр бүрдүүлж энэ унааны хөнгөлтөө авах. За унааны хөнгөлтөнд хамрагдахын тулд бол эхний ээлжинд хүүхдийн тусны гэрчлэгээ. За тэгээ хүүхдийн бэрхшээлтийг нотлох бичиг баримт тухайн сургуульд сурж байгаа, тухайн хичээлийн жилд сурч байгаа нүнэн болох тодорхойлолт байх ёстой. Хүүхдийн мөн сургууль цэцэрлэгт одоо зууж авж байгаа эцэг эсрэг хамгаалагчийн иргэний үнэлгээний хуулбар байх ёстой. За мөн хорон дээр байгаа одоо өргөдлийн загварын дагуу урагдлах гаргасан байх ёстой. Эдгээр зүйлсийг бол бүрдүүлсэн байхад тэгээд л унааны хөнгөлтөнд хамрагдаж байна. Хэдэн төгрөг олго? Тогтмол ер нь бол 200 мянган төгрөг. Жилд нэг удаа 200 мянган төгрөг халахдаг. Ер нь яг өмнө бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхд бол нарийн мэргэжлийн инженерийн зөвлөгөөнд оруулаад тодорхойлдог байсан бол өнгөрсөн жилээс өнө 2-3 жилээс бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлэг хөтөлбөр магадлал комисс гэж тустай байгуулагдсан. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг илүү одоо тодорхойлох одоо тодорхойлт нь илүү л одоо сайжраад тэгээд чиний хүний бүрэлдэхүүнтэй ямар хүний төлөөлөлтэй. За комиссийн талаар л жоохон дэлгэрүүлэхэд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны болон боловсрол шинжилгээ ухаан спортын сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан ийм тушаал байдаг. Энэ дүүрэг бүхэнд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэнд нийгмийн хамгааллын салбар комисс ажиллана гэсэн. Эдгээр одоо тушаалынхаа дагуу дүүрэг бүр дээр одоо засаг даргын захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй баг бол ажиллаж байгаа. Эдгээр бүрэлдэхүүнд маань болохоор хүүхдийн эмч, мэдрэлийн эмч, за тэгээ хөдөлмөр халамж үйлчилгээний одоо хилцэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэрэгчлэн, за мөн одоо комиссийн дараагаар бол хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хилцэн дарга юм уу эсвэл нийгмийн хөгжлийн хилцэн дарга томилогдож ажиллах үүрэгтэй. За мөн сэтгэл судлаач тэгээд нийгмийн ажилтан, цогцолгогч гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр бол ажилладаг байгаа. Тэгэхээр энэ комиссийн маань нэг давуу тал онцлог нь юу вэ гэхээр хуучин бол нөгөө хүүхдийг яг эмнэлгийн одоо нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр оруулаад байнгын асрын тодорхойлоод байдаг орхидог байсан бол энэ комисс одоо олон хүний бүрэлдэхүүнтэй тий. За мөн боловсрол эрүүл мэнд нийгмийн хамгаалал чиглэлээр хариуцсан одоо олон мэргэжилтэн суудгаараа тухайн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэйг нь тодорхойлоод за мөн боловсролын хүүхэд хамрагдах ямар боломж байна, хамрагдаж чадж гин үгүй юу тий. Эрүүл мэндийн одоо нөхөн сэргээх тэр одоо сэргийн цах ямар үйлчлэгээнүүд хамрагдах шаардлагатай энэ хүүхэд яг хаана очиж хамрагдах вэ? За мөн нийгмийн хамгааллын ямар үйлчлэгийг хүртэх ёстойгоос энэ хүүхэд маань алийг нь одоо хүртэж чадахгүй орхигдоод байна уу гэдэг асуудлуудыг бол одоо тухайн комиссийн хурлаар ороход
одоо дэлгэрэнгүй ярилцаад комиссийн дүгнэлтээр одоо тухайн үйлчлэгнүүд нь холбон зуучилж өгдөг одоо маш юм олон төрлийн үйлчлэгээ бас нэг дорой цугларсан юм комиссийн үйл ажиллагаа явагддгаараа бас их давуу талтай болсон байгаа. За сонсогчдоо хүн 30-50-22 дугаарын утсаар бидэнтэй ярилцаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж үйлчилгээ за анхаарах зарим асуудал сэдвийн хүрээнд ярилцж байгаа. Манай нэвтрүүлэгт хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын мэрэгжилтэн Пүрүү Аргачаа за Баянгол дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөгжлийн бэрхшээлт иргэний асуудал хариуцсан мэрэгжилтэн Янжманаар оролцож байна. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг ихэд одоо ямар дэмжлэг үзүүлж байгаа энэ дэмжлэгийг эцэгчүүд хэрхэн яаж авах вэ? За сонсогч хандсан байна. Байна уу? Байна уу? Байна уу? За дуудлага амжилтгүй боллоо. За сонсогчтой хүн 30-50-22 дугаарын утсаар бидэнтэй ярилцах боломжтой. За тэгэхээр эцэгчүүдээр ярьж байна тийм. Эцэгчүүдийн хувьд бол одоо нөгөө ерөнхийдөө л бас асаргаатай хүүхдүүдтэй эцэгчүүд маань айгүй хэцүү одоо ажилтуулаа засвардал тийм хүүхдээ асраал гэртэй байдаг. Яг уу энд бол нөгөө хүүхдэд өгж байгаа тэр мөнгөнд тэтгэмж болох нөгөө 174 мянга асаргааны тэтгэмж 70 мянган төгрөгийг олохоос гадна одоо манай хөдөлмөрийн одоо төсөл хөтөлбөрүүд бас байдаг. Эдгээр төсөл хөтөлбөрүүд маань болохоор тухайн одоо байнгын асаргаатай хүүхдээ хараад гэртэй байж байгаа эцэг эхчүүд маань одоо хөрхийн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр тий одоо жижиг бичил бизнес эрхлэх ажлын байрыг нэмэгдүүлэх бусад иргэдийг ажлын байраар хангах иймэрхүү одоо нөгөө санаачлах бүхий ажил үйлчилгээ явуулдаг бол энэ дээрээ төсөл бичээд одоо хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтцүүд маань одоо жилдээ 2 удаа бол энэ төсөл зарлагддаг. Эдгээр төслүүдэд маань бол төслөө өгөөд бас хэрвээ одоо болон шалгуурыг хангах юм бол тодорхой хэмжээний тий мөнгө зээл хэлбэрээр аваад тэгээ бизнесээ өргөжүүлэх юм бас хөнгөлөлт бол байдаг. За мөн олон нийтийн оролцоонд тушилсан халамжийн үйлчилгээгээд манай халамжийн үйлчилгээний нэг чиглэлээр бол бас энэ хөгжлийн бэрхшээлтэй хараад хүүхдээ хараад гэртээ байгаа байнга асаргаатай хүүхдээ эцэгчүүдийг маань дэмжих одоо буцалтгүй нэг сая төгрөгийн бас төсөл хөтөлбөрийг дэмжлэг үзүүлдэг. Энэ маань бас л одоо гэртээ нөгөө жижиг гар урлал хийдэг тий эсгээр юм хийдэг, шүрээр юм хийдэг одоо ээжүүд маань байдаг. Энэ үнэхээр амьдралтанд дэмжлэг болж байгаагаа одоо төсөл хөтөлбөрөөр ингээд баримтжуулаад ирэх юм бол одоо 1 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгох юм бас дэмжлэг байдаг. Миний хэлсэн тэр хөдөлмөрийн төсөл маань болохоор ерөнхийдөө 5 хүртэлх сая төгрөгийг 4 хүртэлх жилийн хугацаанд хүүгүү зээллэр одоо авдаг. Буцаан бол 90 төлөлтийг бол 100% хийн. Авсан сая төгрөгөө бол мөнгө нөгөө бол хүүгүүгээр тухайн жилдээ бол эргэж хийх боломжтой юм төсөл хөтөлбөр бас байдаг. Энэ төсөл ер нь хичнээн хүн хамрагдсан. Яг ямар чиглэлээр хөдөлмөр эхэлж ийн төсөл аваад тийм ээ. За хичнээн хүн амрагдж байгаа тоон яг одоо бол надад нарийн байхгүй байна. Жилдээ бол ерөнхийдөө хавар намар гээд 2 улирал зарлагдаж явагддаг. Бүх мэдээлэл маань ерөөсөө л анхан шатны нэгж бол хороон дээр очдог байгаа. Тэгэхээр энэ төсөл хөтөлбөрийн нарийн мэдээллийг бол хороон дээрээс авах боломжтой. За тэгээд чиглэл бол яг ийм чиглэлээр бол санхүүжүүлнэ гэсэн чиглэлийг бол хатуу нарийн бол заагаагүй. Манай эцэгчүүд ерөнхийдөө тий одоо нөгөө гар авралал, мужаан, засвар үйлчилгээ гэх мэт бас олон төрлийн чиглэлээр төсөл хөтөлбөрийг ирүүлж тодорхой хэмжээнд бас дэмжигдээд явдаг юм хэмжээ. Тэр дөрөвний олон нийтийн оролцуулсан халамжийн үйлчлэгэн дээр нэмээд хэлэхэд бол сая манай мэрэгчлээ хэллээ. Төсөл 1 сая төгрөгийн тусламж үзүүлэхээс гадна бол хүүхдүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй бол өөрхөл хүүхдээ сэргийн засгийн үйлчлэгэнд хамгаалах боломжтой. Өөрөлдөх бол манайхаас магадлал итгэмжлэл өгөөд сэргийн засгийн тоног төхөөрөмжлөлт төрийн бүс байгууллага аж ахуй нэгжүүд сэргийн засгийн үйлчлэгээ үзүүлдэг байгаа. Тэр зардлыг бол бид нэр төрөөс өгч байгаа сэргийн засгийн үйлчлэгээ авч болно. За хоёрд нь гэдэг юм бол хүүхдтэй бол сэтгэл зүйн зөвлөгөөний төр авах бол бас зөв зөвлөгөөний үйлчлэгээ байна. Энэ сэргийн засгийн энэ хэдэн газар байна ийм үйлчлэгээ үзүүлдэг. Энд яг яаж иргэд хамрагдах боломжтой? За ер нь бол энэ жилийн байдлаар сонсогчийн асуултанд хариулъя. Сонсогч авъя. Байна уу? Байна. Таныг сонсож байна. Энэ Улаанбаатар ярьж байна. За. Энэ өмнө хорооны хэрэгслийн нэг юу байдаг штэ. Тэрийг хүүхдэд тэр хэрэгслийн юм хөнгөлтөө өгдөг юм үнэ. Хараагүй хүүхдэд. За. Хорооны сууд хүүхдэд нэг цаас нэг юм янз бүрийн шугмын хэрэгслийг нэг хөнгөлтөө хадамжаас өгдөг үү гэж. Харааны бэрхшээлтэй хүүхэд гэсэн үү те? Тий.
хүүхдээ нэг кичээд хэрэгсэл том хүн дүүгээд хүүхдүүдэд бас өгдөг юм уу гэдэг. Тэрийг асуух. Төвлөд явуулсан дээр эцэг эхчний хөнгөлт байх уу? Хүүхдээ авч юу? За ойлголоо. Таны асуултыг олголоо. Хариултын радиогоос сонсоорой. За. Харааны бэрхшээлтэй хүүхдээ юу? За энэ маань болохоор юу ярьж байгаа шиг нөгөө харааны бэрхшээлтэй иргэдэд барайл хэрэгслийн хөнгөлт гэж одоо байдаг. Энэ маань харааны бэрхшээлтэй хүмүүст угаасаа нөгөө протезортопедийн хэрэгслүүдийн жагсаалтын дотор маань болохоор тусгай хэрэгслүүдэд маань жагсаалт байгаа л да. Ярддаг цаг, одоо ярддаг даралтын аппарат тий барайл цаг гэх мэт хөнгөлслүүд байгаа. Энэ дотор бол барайл бичгийн хэрэгсэл гэж байдаг. Энэ нь болохоор тухайн хүүхэд нөгөө нэг барайлаар уншдаг, бичдэг тий энэ барайл хэрэгсэл шаардлагатай бол энэ хэрэгслийг бол авах бүрэн боломжтой. Энэ бол жишээний дагуу бол 100 мянган төгрөгөнд заагдсан байдаг. Иргэн олгодох мөнгөнд нь бол тэгэхээр манай одоо энэ тусгай хэрэгслийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд, гэрээтэй байгууллагуудад хандаад барайл бичгийн хэрэгслийг бол авах боломжтой байгаа. За мөн сувлалд яг хөө эцэг эхтэн хөнгөлт үзүүлэх үү гэж асууж байна. Эцэг эхэд бол 50% одоо ашаан сувлын амраад ирсэн мөнгөний 50%-ийг нь бол хөнгөлж өгдөг. Тийм хуулийн залттай байгаа. За, дараагийн сонсогч явъя. Байна уу? Таныг сонсож байна? Сайн байна уу? Би нэг юм авлах гэсэн юм аа. За. Сонсголын бэрхшээлтэй хүүхэд халамжинд ер нь хамрагдахгүй байх энэ яг зөв хамрагдахгүй байгаа нь. Би одоо 2 удаа хүүхдээ юу авах гэж зөвлөгөөний хурлаар оруулсан чинь бие даад авч явах чадвартай гэсэн нэ гээд оруулахгүй чи 2 дугаар Танай хүүхэд хэдэн настай вэ? Одоо 7 настай. За манай зочдоос энэ сонсогчдаа асуух. Тэгэхээр ийм л юм байгаа юм л та. За хариултын радиогоос сонсоорой. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сайн их бол сонсголын бэрхшээлтэй гэж байна. Хамгийн гол юм бол одоо аймаг дүүрэг дээр байгаа. Тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн одоо комисс байгаа шүү дээ. Тэр комиссаар орж зайлшгүй хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон, хөлбөрийн чадвар алдлыг тодорхойлсон байх ёстой. Хэрвээ тэрэнд хөлбөрийн чадвар алдaltaа хөгжлийн бэрхшээлтэйгээд тэр комиссийн шийдвэр гаргах юм бол халамжийн бүх төрлийн үйлчлэгэнд хамрагдах боломж нь бол нээлттэй байна. Энд дээрээс нэмээд нэг асуулт асуухад манай охин 2 ойтой тэгээд одоо хүртэл одоо ярьж чаддгүй гэж тэгээд нийгмийн халамжинд хамруулахын тулд одоо хувь тогтоолох уу хэрхэн ямар үйлчлэгээ авах вэ гэсэн мэт. Тийм яг одоо нөгөө миний анханд ярьсан шүү дээ тий. Эхлээд нарийн мэргэжлийн эмчилгээний нараараа ороод яваад оншийг бол тодорхой болгох хэрэгтэй. Яагаад юунаас болоод ярихгүй байгаа юм тий. Энэ эмгэг нь яг хаана байгаад байгаа вэ гэдгийг бол тодорхой болгоно. Тэгээ тэрнийхээ дагуу болвол тэр нөгөө нарийн мэргэжлийн эмчийн онцлог үндэслэл одоо дүүрэг болгон дээр байгаа эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар хүмүүст бол хандна. Ер нь сонсголын бэрхшээлтэй хүүхдэд ямар одоо халамж үйлчлэгээ үзүүлж байгаа нь тусгай сургуульд одоо сурч байгаа тийм ээ. За сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хувьд бол байнгын асаргаанд байх буюу одоо хөгжлийн бэрхшээлийг нь тодорхойлох шалгуур үзүүлэлт гэдэг одоо эрүүл мэндийн сайдын тушаал байгаа. Энэ бол өвчин гэмтлийн жагсаалт бол гарсан байдаг тий. Тэгэхээр сонсголын бэрхшээл гэхээр одоо ерөнхийн нэр яг өвчин бэрхшээлийн хувьд болоод ирэхээр аюу олон төрөлтэй бол авчиж байгаа байхгүй юу? Жишээлбэл 2 чихний сонсголгүй юм уу тий? 1 чихний сонсголгүй юм уу? Чихний ямар нэгэн гажиг байгаа юм уу? Дэлгэнгүй юм уу гэдэл одоо ингээд эсвэл нөгөө сонсголыг сайжруулах мэс хагалгаанд орсон юм уу? Олон хүүхэд тус бүрийн кейс өөр олон асуудалтай байгаа. Ер нь бол 2 чихний сонсголгүй болоод одоо мэс хагалгаанд орсон хүүхдүүд бол нэг жилийн хугацаанд бол асаргаанд байна. 2 жилийн чихний сонсголгүй хүүхдүүд бол бас байнгын асаргаанд байна гэсэн өвчин гэмтлийн жагсаалтаар бол байдаг. За сонсголгүй хүүхдүүдэд бол за сонсогч яваад үргэлжлүүлээд яриа. За Тэнхлэг хөтлөөр таныг сонсож байна. Байна уу? Байна. Би юм бодоод асуухгүй. За. Манай хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй байхгүй нөгөө тархины битгий хагалгаанд тархинд жоохон сааталтай гэж юу юм бэ? Асраа байнгын асраатай байхгүй юу? За. Тэгээд нөгөө 12 сард сонгуулсан чинь 18 оны 12 сард сонгуулаад байсан чинь халамжийнхаа мөнгө нь орсгүй. Тэгээд ямар учиртай юм бол би байн халамжийн төвөр яваад яагаад орно гэх юм бол 5 сар болчихлоо. Яг одоо асууч уу тий. Яг танаа хүүхдүүд нөгөө нэг комиссийн шийдвэр энэ төр бол бүгд байгаа үстэй тийм ээ. Байнгын асаргаа тогтоосон энэ төр гээд. Наадах чинь бол ер нь за хариултын та радиогоороо сонсоорой. За. Нэмэлт асуулт байна уу? Би болохоор ойлгохдоо зөвхөн 12 сарын мөнгө аваагүй явж гэнэ үү? Эсвэл та он гараад ерөөсөө мөнгө аваагүй байгаа юу? Он гараад нэг 19 оны мөнгөдүүдийг авсан. Авж байгаа 19 оны мөнгө бол хэвээ авч байгаа юм тий. За.
Нэг 12 сарын 18 оны 12 сарын мөнгөийг авчихдаг За байна. ойлголоо. Тэгэхээр ер нь яг хуу хороондоо бол өргөлөө гаргаад өгч хэрэгтэй 12 сарынхаа мөнгийг. 1 сарын мөнгө юм биш үү? 1 сарын 12 сарын тий 1 сарынхаа тэр мөнгийг аваагүй шалтгаанаа тий бид өргөлөө гаргаад өгчих юм бол 1 жилийн дотор бол буцаагаад бол энэ хүнд тэр аваагүй боломжийн бол боломжтой. Тэр нь яагаад ийм За тохиолдолд би жоохон тодруулаад ирч. Энэ нөгөө 18 оны 12 сарын мөнгөний талаар асууж байгаа хүн байна. Тэгэхээр манайх хуучин болоо нийгмийн халамжийн маань санхүүжилт бол 2018 онд орон нутгийн төсвөөс ордог байсан. Нийслэлээс одоо шийдэж өгдөг гэсэн санхүүжилтийн. Тэгээд энэ санхүүжилтийн асуудал маань аюу дутмаг орж ирээд тэгээд иргэдэд маань одоо санхүүжилт мөнгөнд хүрэхгүй ингээд асуудал үүснэ. Учираас одоо 19 оны 1 сараас эхлээд одоо нийгмийн халамжийн санхүүжилтийг бол улсын төсвөөс олгодог болсон. Энэ хооронд нөгөө нэг санхүүжилт олгогдож байгаа 2 сан одоо шилжээд тэгэхээр 18 онд нөгөө мөнгө авч чадаагүй байхад санхүүжилт дууссан иргэдийн маань санхүүжилт нь нөхөж нийслэлийн төсвөөс орж ирэхээр нь буцаагаад хэвийн бол бид нар тэр аваагүй сарынхын мөнгийг бол нөхөж олох юм байгаа юм. Он гараад бол улсын төсвөр рүү шилжсэн учраас 19 оноос эхлээд энэ хүмүүс маань одоо 5 сар хүртэл мөнгөө хэвээ авцсан байгаа юм байна. Тэгэхээр энэ 18 оны 12 сард аваагүй мөнгийг маань одоо ерөнхийдөө нэг энэ оны хагас жилийн хугацаанд бол шийдэж өгнө гэсэн төлөвтэй байгаа учраас одоо нийслэлээс энэ санхүүжилт нөхөд ороод ирэхэд энэ ээж маань одоо мөнгөө хэвээ авч болно л гэсэн үг. За бид бас сонсголын бэрхшээлтэй хүүхдэд одоо ямар үйлчилгээ халамж үйлчилгээ үзүүлдэг талаар ярьж ирсэн үргэлжлүүлэн ярилцъя. За сонсголын бэрхшээлтэй хүүхдийн халамж үйлчилгээний чиглэлээр бол нөгөө тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээнээс гадна сонсголын дижитал аппаратны үйлчилгээ байгаа. Энэ бол тухайн хүүхдийн сонсголыг дэмжих зорилгоор одоо бас манай халамж үйлчилгээний ерөнхий газартаа гэрээ байгуулж магадлалын итгэмжлэл авсан одоо энэ ортодонтопедийн үйлдвэрээс сонсголын аппарат авч зөөх юм бол нэг чихний сонсголын аппарат 350 мянган төгрөг, хоёр чихний сонсголын аппарат 700 мянган төгрөгийн хөнгөлт олгодог ийм үйлчилгээ бол нэмэлтээр байгаа. Бусад үйлчилгээнүүд бол бусад хүүхдүүдтэйгээ адилхан бүх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авдаг бүх үйлчилгээг л аавна. Гэхдээ жилд нэг удаа л олгож ирнэ сонсголын аппаратыг. 2 жил. 2 жилд нэг удаа. За сонсогч авъя. Тэглэг хөтөлбөр таныг сонсч байна. Байна уу? Байна. За хаанаас ирж байна та? Манай энэ Улаанбаатар хотоос. За ямар асуулт байна танд? Энэ манай охин аутизм тамаах. За. Аутизмтай хүүхдүүд ямар хөнгөлтийн тэр юм байдаг юм бол тэр талаар мэдээлэл өгөөч. Одоо доо тийм мэдээлэл дутмаг байна гэх. Тэгэхээр Асуулт энэ тоо. ер нь бол аутизмтай хүүхдүүд бол яг л одоо бид нар сөрөн сая хэлсэн. Энэ халамжийн үйлчилгээнүүд бол хамрагдаад явах бүрэн боломжтой. За нийгмийн халамжийн тэр нөгөө тэтгэвэр юу 170 нормог тэтгэвэр за байнгын асаргаа шаардлагатай асаргааныхаа мөнгийг тэгээ нөгөө дотоод яршаан сувлэлд амрах гээл яг л энэ халамжийн үйлчилгээнд заасан бүхэл одоо үйлчилгээг авах боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд яг эмчилгээ үйлчилгээний талд одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч юм уу яг энэ чиглэлд яг ямар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд. Эмчилгээ үйлчилгээний тал дээр одоо бусаж иргэн олгогдох одоо юу гэхээс илүүтэйгээр одоо мөнгө төтөмжихээс илүүтэйгээр нөгөө сэргийн засаг үйлчилгээ тий саяны одоо ярьсан олон нийтийн оролцоонд тушаасан халамж үйлчилгээгээр дамжуулаад сэргийн засаг үйлчилгээг бол үзүүлж байгаа. Гэрийн асрамж халамж үйлчилгээг бол үзүүлж байгаа. За мөн одоо Баянгол дүүрэг гэхэд одоо дүүргийн хүүхдийн эмнэлэгтэр бол хүүхдийн сэргийн засаг хөгжлийн кабинет гэж ажиллаж байгаа. Энэ кабинетаар бол үн төлбөргүй үйлчлүүлж болно. Гэх мэт сэргийн засаг чиглэлд зориулагдсан бол үйлчлэгээнүүд үзүүлж. Ер нь сая бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргийх, сэргийн засах үндэсний төвтэй болсон. За энэ төв хаана барилж байна? Одоо салбар гэж байгаа юу? Салбар гэж бол одоо байхгүй байгаа. За яамагт барилж байгаа. Иргэд хэрхэн яаж энэ төвөөр үйлчлүүлэх вэ? Ер нь бол тэгэл яг одоо нэг шинээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас яг яаж хамрагдах уу те тэр нь бол одоохондоо юу байлаа тодорхой болоогүй л байна л та. Одоо яг хүмүүсээ боловсон хүчнээ аваад бэлдээд үйл ажиллагаагаа эхлэх гээл одоо байж байгаа юм байна. Ер нь бол цаашдаа бүсчилсэн хэлбэрээр бол нэг 6 аймагт бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргийлдэг гэдэг юм бол байгуулах хэрэгтэй тийм байгуулах. За бидний ярилцах хугацаа өндөрлөх төвчин. Гэхдээ нэг асуултанд хариулт авахсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хэрэгэнцэр олдох уу гэсэн мэт сквадр аймагаас. Олдно. Ээж аауд маань бол ойлгохдоо нөгөө бэрхшээл тус бүрээрээ хүүхдийн хөнгөлт тусламж өөр гэж ойлгоод ах шиг байгаа. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ямар ч одоо өвчний шалтгаанаас бэрхшээлтэй болсон байсан ч бүх хөнгөлт тусламж яг адилхан тэр хэрэгэнцэр те одоо тухайн хүүхдийн хөгжлийг дэмжих бүхий л одоо тэр ортодонтопедийн тэр чагсаалтанд заагдсан хэрэгслүүд бол бүгд л хөнгөлттэй болгох.
тэрхэнцэр болно. За нэмж одоо өнөөдөр ярилцж байгаа сэдвийн хүрээнд сонсогчдод зөвлөгөө мэдээлэх үгүй юу? Тавчхан. За ерөнхийдөө бол одоо бид бүхэн хөгжлийн бэрхшээл гэдээ яриад байгаа. Манай Баянгол дүүрэг дээр одоо нэг шинэ загвар сая одоо нэвтэрч хэрэгжиж байгаа. Энэ маань юу вэ гэхээр тухайн хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй болохоос өмнө эрт илрүүлгийг нь хийж те одоо урьдчилан сэргийлэх үзлэгт нь бол хамруулж ах нь хөгжлийн бэрхшээлийг нэмэхгүй байхныг одоо тулгуур юмаа гэж үзээд 18 сартаа хүүхдийн ижүүрийн үзлэгийг бол зохион байгуулдаг болсон байгаа. Тэгэхээр бас энэ сонсогчдоо тухайн хүүхдээ бол 18 сартаа болсон тэр цаг хугацаанд нь бол өрхийн эмнэлэг дээр очиод ижүүрийн үзлэгт бол зайлшгүй бүх хүүхдүүдийг хамруулах хэрэгтэй. Энээс бол тухайн хүүхдийн бас хөгжлийн хоцрогдол те өвчний хүндэрж дамжирч бэрхшээл болохоос нь төрүүлж одоо мэдэх ийм боломж байгаа учраас ер нь бас хүн болгон анхаарал хөгжлийн бэрхшээлийг үүсгээс нь урьдчилж төрүүлж бас хандаасай гэж. За баярлалаа. Бидний ярилцах хугацаанд түрээд өндөрлж байна. Бид өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж үйлчлэгээ сэдвээр ярилцлаа. Манай нэвтрүүлэгт оролцсон та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа.